Манай архитект компани ер нь бол 2014 онд үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тэгээ эхлээд тэрээс 3 жилийн дараа буюу 17 онд бүр анхны газрын үний халаалтыг бол үйлдвэрийнхээ хадгалалт систем нэвтрүүлсэн байдаг. Тэр систем нь бол барилгын нэг хэсгийг дулаанаар хангахаас гадна хэрэглээний халуусыг бол халддаг байгаа. За дараа нь 19-20 онд бол бага хэмжээтэй 10 хэдэн киловаттын системийг бол дуршлагаар бол нэвтрүүлсэн байдаг. Тэр систем нь бол ерөнхийдөө бол тухайн юм бол зархааны барилгын бол ачаалттай тэнцүү хэмжээний чадaltaй бол анх ашиглалтанд оруулаад за хууль дүрм журмын процесс ямар байдгийг бол ерөнхийдөө судалсан. За үүний дараа бол 23 онд одоо энэ харагдаж байгаа энэ 2 мегаваттын системийг бол санаачлаад тэгээ 23 оны бол 5 сараас бол эхлээд бол зураг судалгаа тэцүү бүх юм хийгээд барилгах хэвчтэй ажил олны 10-11 сард эхэлсэн байдаг. За тэгээд 25 оны өвөл одоо эрчим хүчний их чарлын дутагдал болсон. Том хэрэглэгчнийг бол ингээд эрчим хүчний хэрэглээгээ бууруулаа, тань ачаалал бууруулаа гэдэг юм шаардлагууд тавьсан. За энэ шаардлагын үндсэнд ороод бид нар хоорондоо тохиролцоод одоо байгаа энэ бэлэн болсон системээ тодорхой хязгаарлалтаагаар оруулж яа гэдэг. За үүний өрөөнд бол бид нар 40% нь бол ерөөд одоогийн байдлаар ашиглаж байгаа. За энэ ашиглаж байгаа энэ 40% энерги бол батарейгаа цэнэглээд орон цагаар ашиглаад жоохон илүү гарсыг нь өдрийн цагаар үйлдвэрлэлд ашигладаг байгаа. Хэрвээ бид нар энэ системээ 100% ашиглалтанд оруулах юм бол өдрийн цагаар хэрэглээнийхээ бараг 50% нь хангаад орон цагаар хэрэглээгээ нэг 10-аас 20% бол ачааллаа бууруулах байдлаар батарейгаа ашиглах боломжтой байгаа. За энэ стандарт нь ерөнхийдөө 550 ваттын 4000 панелтай байдаг. Тэр нь 40 бүлгээр бол ингээ хуваагдаад 2 инвертор хаваст бол ингээ хуваагдаа орчихсон юм систем байгаа. Нэгсэндээ энэ 2 мегаваттын стандарт 1 мегаваттаар бол ингээ 2 дид хэсэгтэй ингээд ажиллаж байна. За энэ скаданы болохоор энэ бол зөвхөн нарны хэсэг, энэ бол батарейны хэсэг. За энэ батарей нь бол үйлдвэрлэгчээс ирдэг байгаа. За нарны хэсэг бол одоо бид нар өөрсдөө ингээ хөгжүүлэлт хийгээ явж байгаа. Тэгээ удахгүй ингээ ашиглалтанд орсон дараа энэ хоёр систем нь хоорондоо интеграц хийгээд нэг систем болох юм. Энэ бол одоо манай системийн ерөнхийдөө ингээ харагдж байгаа байдал нь байгаа. За энэ 6 бол ингээд юу байгаа? Манай нөгөө батарей стандарт 6 ширхэг байгаа. Энэ хоёр харагдж байгаа. Энэ 2 инвертор аваас 1, инвертор аваас 2, дотроо 3 инвертортэй. 3 инверторын доор нөгөө 2 мегаваттын нарны цай маань 40 бүл болоод ингээ хуваагдаад холбогдсон байгаа. За инвертор аваас 1 гэдэг энэ харагдаж байна. Түрүүний 3 инверторын доор нөгөө нарны зайнууд ингээд чадлаар 357 357 хуваагдсан. Энд бас ингээ 3 байгаа. Ингээ нийлэхээр ингээ 2.2 мегаватт болж байгаа. За энэ 2 дизель генератор байгаа. Энэ дунд хүчлийн нөгөө юуны 6 киловаттын өндөр хүчлийн хуваарьлага олонч байгаа. За энэ болохоор үйлдвэрийн хэсэг. Тэгээ энэ дээшээ ингээ улаанаар явсан бол төвийн эрчим хүчний хэсэг байгаа. Тэгээ стандарт эндээс үйлдвэрлээд илүү гарсаага ийшээ нийлүүлээд тэгээ ингээ батарейгаа ингээ цэнгэлээд дээрээс нь объектаа энийгээр хангаад тэгээ ихэд ажиллагааны зарчим нь бол юм байна. Манай нарны стандарт нь одоо 2 инвертор хавастай. Энэ бол нэг нь байна. Нэг инвертороос дотроо ингээ 3 инвертортэй нэгтгэх хайцаг. Энэ болохоор өндөр хүчлийн таслуур байна. За энэний цаана бол дотоод хэрэглээний трансформатор байдаг. За нарны цахилгаан үсгэрээс гарсан одоо эрчим хүч нь инвертор ирээд одоо тогтмол бүлгэсв. Ирээд хос бүдэл рүү хувраад энэ нэгтгэх хайцаар дамжуулаад өсөх трансформатороор ингээд батарейны одоо арын тэр хуварлага боломжоор холбогддог байгаа. За ингэснээр бол ингээд нэгсэндээ энерги үүсгүүрээс одоо үүсгүүрээд ийж хувраа тийш одоо дамжиж байгаа процесс бол ингэж явдаг. За түрүү удирдлагын систем дээр харуулж ирсэн 6 кабинет нь одоо энэ харагдаж байна. Тэгээ зургуулаа нийлэхээр бол 2 мегаватт цаг 1 мегаваттын чадaltaй болдог байгаа. Хувийн хвшлүүд ингээд өөрийнхөө одоо дотоод хэрэглээг хангах одоо ачааллыг одоо хуваалцахуудаас бол ийм системүүд бол хийсээр байдаг. Гэхдээ яг ингээд хийгээд ашиглалтанд орж байгаа энэ нь бол яг хувийн одоо станцын хувьд бол их цөөхөн байдаг байгаа. Тэгэхээр яг ийм байдлаар ингээд дэмжээд өгөх юм бол одоо хувийн компаниуд нь өөрийнхөө одоо хэрэглээгээр тодорхой хувийг хангаж Монгол улсынхаа эрчим хүчний одоо дутагдлыг бол тодорхой хэмжээнд бол шийдэх бол боломжтой байгаа.